За санхүү татврын тайлан бэлтгэх Excel загварт банкны хуулгыг хэрхэн оруулахыг харуулъя. За ангийн тулд эхлээд энэ бол интернетээс татсан хаан банкны хуулга түүхий хөлбраар харагдаж байна. Энийг хэдүүлээ систем руугаа хуулж оруулъя. За хамгийн түрүүнд огноогоо хуулаад оруулъя. Огноогоо маусны баруун талд copy энд авчлаа. Paste 1 2 3 гэдэг форматаар нь хуулж оруулна. За дараагийнх нь гүйлгээний утгыг оруулна. За гүйлгээний утга мөн 1 2 3-аар нь орууллаа. За орлого бол банкны кредит хэсгээр нь харагдж байгаа. Орлогоо мөн ялгаагүй орууллаа. Зардал дебет хэсэг дээр зардал харагдж байна. Орууллаа. За ингээд бидний оруулах хэсэг бол болчихлоо. Хамгийн түрүүнд хийх юм бол огноогоо зарим цагтай, зарим цаггүй янз бүрийн хэлбэртэй байна. Тэгэхээр энийг бүгд нэг хэлбэрт оруулчихъя. Огноо цаггүй болгох гэдэг товчийг дарлаа. За бүгд цаггүй болоод ороод ирлээ. Дараагийн хийх ёстой ажил нь зарлагууд нь хасах түнгээр банкны хуулгаас татагддаг. Тэгэхээр хэдүүлээ энийг нэмэх түнтэй болгоё. Тэхийн тулд хасах нэг гэж хаана газар очиж байгаад энэ хэсгээ сонгоод pass special multiply. За ингээ бүх утга маань нэмэх түнтэй болоод ороод ирсэн. За энийг одоо журналд оруулах гэж даръя. Журналд оруулахыг дарангууд хуулга шийтний журнал шинжлэгдлээ гэж гарч ирнэ. За одоо окей, журнал руугаа орж шалгая. За эндээс ингээ 24 оны 1 сарын 30 гээд ингээ гүйлгээнүүд минь харагдаж байна. Орлогын гүйлгээ нь бол харилцах дансны 11.01 дебет дээр, зарлагууд нь кредит дээр автоматар очсон. Мөн гүйлгээ танигдсан гүйлгээнүүд бол автоматар харьцсан данс дээр очсон байна. Харин танигдаагүй нь бол 6 сар харагдаж байгаа. Тэгэхээр дараагийн хэсэг дээр хэдүүлээ энэ танигдаагүйг хэрхэн таниулах вэ гэдгээ авч үзье.